Өөрсдийнхөө хийж чаддаг ямиг тултал нь хийх хэрэгтэй байна. Тэгэхдээ бид нэр хүсэж байгаа ирээдүгөө хангалттай бүтээж чадахгүй өгслөөд л үүссэн дүр зураг ажиглагдаж байна. Хоорондоо мэдлэг туршлага хуваалцах, хамтарч ажиллах, харилцаагаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бидний дунд тулгараад байна. Судалгаа болон бидний хүлээлт ер нь бол дараах байдалтай. Тэгээ хурц хүсэж байгаа ирээдүгөө бүтээцгээе. Биднэрт маш их боломж байгаа. Тэгэхээр энийг тултал нь ашиглацгаая. Тултал нь боломжуудыг бүтээцгээе. Бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа. За бүгдэнд нь дахин энэ өдрийн мэндийг төвшүүлье. Хэдүүлээ халуун ч гэсэнтэй маш олоолаа ингээд өнөөдөрт идэвхтэй оролцож байгаа та бүхэнд зохион байгуулагчдын зүгээс дахин талархал илэрхийлье. За ингээд бид та бүхний санал өгсөнчлэн за мөн Playtime зэрэг урсгал өндөртэй хэсгүүдэд MEF-ийн залуучуудын Insight Lab-ыг байршуулад 1500 гаруй залуучуудаас Монголын ирээдүйд аль салбар чухал вэ гэсэн судалгааны үр дүнгуудыг гаргасан байгаа. Санал асуулгын үр дүн. Тэгэхээр хэдүүлээ хамтдаа өнөөдөр яригдсан бүх агуулгуудыг манай үеийнхэн юу гэж харж байгааг бүгдээр харцгаая. За энэ дотор ер нь Монголын залуучууд өөртөө нийгэмдээ ирээдүйдээ итгэл, хөгжлийн чиг хандлага чухал гэж бодож байгаа бодлуудын талаарх саналуудыг ер нь ихтгэж цуглуулсан байгаа. За ингээд дэлгэцэн дээр та бүхэнд хамгийн ихний асуултын хариулт харагдаж байна. Монголын ирээдүйд аль салбар хамгийн чухал вэ гэсэн байна. За энэ дотор судалгаанд оролцсон хүмүүсийн үзэж байгаагаар боловсрал ба хүний нөөцийн хөгжил 27.2% хамгийн чухал салбар гэсэн бол технологи, мэдээлэл технологи AI-тай холбоотой хэсэг 2 дугаарт, за эрүүл амьдралын хэм маяг, сайн сайхан байдалтай холбоотой хэсэг 19.7, за тэгээд green economy болон сэргээгдэх зэмчтэй холбоотой хэсэг 17.9, за эсвэргээр хөдөө аж ахуй болон хүнсний аюулгүй байдал бол хамгийн бага хувьтай гарсан байна гэсэн судалгааны үр дүн гарсан байна. За хоёр дахь асуултын хариулттай хамтдаа танилццгаая. Та хэдэ санал хэрэг бүгдээрээс хоорондоо ярилцъя. За хоёрт нь ирээдүйд хамгийн эрхтэй ур чадвар юу вэ гэж асуусан. За энэ дотор хиймэл оюун ухаан ба мэдээлэл технологийн мэдлэг 36.7% хамгийн өндөр гэж ер нь гарсан байна. Хоёрдугаар дасан зохицох чадвар, сэтгэл зүйн төсвөр 19.7%. За гуравдугаарт аналитик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх нухацтай сэтгэлгээ 19.3%. За сонирхол, тасралтгүй суралцах хандлага 11.1%. За тэгээ манлайлал нийгмийн нөлөөлөл 8.1, хамгийн бага нь networking, тэгээд кибер аюулгүй байдал гэсэн хандлага 5.1 гэсэн судалгааны үр дүн гарсан байна. За тэгээ эндээс харахад технологийн мэдлэг бол залуучуудын хувьд хамгийн чухал амьд үлдэх ур чадвар гэж үнэлэгдэж байна. Хиймэл оюун, дижитал орчны мэдлэггүйгээр бид нар хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх боломж ер нь бол хомигдож байна гэдгийг манай уухийн харсан байна. За хоёрдугаар болон гуравдугаар ирэмблэгдсэн тэр сэтгэл зүйн төсвөр хатуужил, аналитик сэтгэлгээ зэрэг энэ хүний дотоод чадварууд бол зөвхөн нөгөө мэрэгчлэн байхаас илүүтэй уян хатан тэгээ шийдэлт төвлөрдөг үн цэнийг онцолж байна гэдэг нь бас харсан байна. За тэгээ түүнчлэн тасралтгүй суралцах, өөрийгөө хөгжүүлэх хандлага 11.1%-тай байгаа. Зөвхөн бид нар мэдлэг хөрөмтлүүлэх биш, суралцах чадвар, өөрийгөө шинэ үеийн 21-р зуунд үнэт зүйл дээрээ суурлаад тасан зохицохыг бас илэрхийлсэн байна. За нөгөө талаас манлайлал, нийгмийн нөлөөлөл, networking хүрээлэл, кибер аюулгүй байдал зэрэг ур чадварууд бол харьцангуй бага хувь авсан нь ер нь бол биднэрт баг удирдах, өөрийгөө хамгаалах, цахим орчинд зөв орших чадвартай ер нь зайлшгүй холбоотой юм судалгааны үр дүн гарсан байна. За хэр таарж ин манайхан таарж ивэл бүгдээрээ нэг алга ташиж байсан. Ойрцоо саналаа нэгтгэе. За араас нь бидний хамгийн гол асуултуудын нэг болох Монголын ирээдүйд итгэл төрж гин үү гэсэн асуулга байгаа. За энэ дотор нэгт нь огт итгэхгүй, хоёрт нь 2, 3, 4, 5 гэдэг оноогоор үнэлүүлээд тавт нь болохоор итгэдэг гэсэн рүү ер нь бол тэмүүлж байгаа. Тэгэхээр 9.7% нь огт итгэхгүй, нөгөө талаас 20.5% нь итгэдэг. За дунджаар 36.9% нь дундаж гэж ер нь бол хариулсан байна. Тэгэхээр эндээс харахаар залуучуудын дийлэнх нь боломж байгаа ч бат итгэл төрөхөд цаг хугацаа нотлохоо хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа нь ер нь бол харагдаж байна. За тэгээ үнэлгээний төв нь бол 36.9%-тай ер нь бол гарсан байна. За ингээд дараагийн хамгийн гол асуултын хариулт болох Монголын нийгэмд хамгийн бага итгэлтэй байгаа зүйлийн талаар асуухад залуучуудын 43.8% нь төр улс төртэй холбоотой асуулт хариулсан байна. За араас нь боловсролын тогтолцоон дээр 16%-тай, за хувийн хвшил 4.4, өөрийнхөө ирээдүйд 4.1, үеийн нөхөдтэй 2.5, хэвлэл мэдээлэл 5.4, нийгмийн шударга байдалд 21.6, за тэгээд хинч биш итгэл алдраагүй гэсэн 2.3%-тай. Тэгэхээр хамгийн бага итгэлтэй байгаа зүйл дараах байдлаар ер нь бол чигссэн байна.
За ингээд эндээс бид нар харах юм бол нийт оролцогч талаас илүүтэй төр улс төр 43.8% буюу нийгмийн шударга байдал 21.6% гэсэн хамгийн ихтгэл багтаа байгаа учраас залуучууд бид нар оролцоотойгоор шаардлага тавьж өөрсдөө хүсэлтийг илэрхийлж нээлттэй ил дод байдлыг шаардлага үүсэж байна. За тэгээд энэхүү хоорондын итгэлцлээ сайжруулахад шаардлагатай агуулгуудыг бүгдээрээ судалгаан дээрээс нэгдэж болон энэхүү тайзан дээр ярьсан илтгэгч панелистуудын агуулгаас сонссон. За эндээс хэдүүлээ нийтэд нь багцлж үзэх юм бол хоорондын итгэлцлээ сайжруулахад юу хамгийн чухал гэж үзэж байна вэ гэдэг санал асуулгын үр дүн нэгтгэсэн байна. За энэ дотор нэгдүгээрт Монголын залуусын ур чадварыг Монголдо үнэлж хөтөлбөрийн зах зээлийг дэмжүүл Монголд амьдрах, ажиллах итгэл нэмэгдэж Монгол маань хөгжнө гэж хариулсан байна. За хоёрдугаарт хит улс төржилт бус нийгэмд гэрэл хийгээг түгээдэг зорилготой хувийн хвшлээ дэмжих нь чухлаа гэж шийдэлт хариулсан байна. За гуравдугаарт хувь хүний хөгжил, үнэнч тууштай сэтгэлтэй байдал итгэлцлийг сэргээхэд чухлаа гэж хариулсан. За дөрөвт нь хууль журамд бүгд тэгш ирэх идэх боломж бий болгох, нээлттэй шударга засаг төрийн тогтолцоо бий болох хэрэгтэй гэсэн. За 5 дугаарт боловсролын салбарын бүтэц ажиллах хүчийг сайжруулж, чадваржуулж, олон улсын туршлага жишгийг нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн байна. За тэгээ сүүлээсээ 2 дахь нь нийгмийн шударга байдал бол хувийн хичээсэн бус хамтдаа өсөх, хөгжих юм а гэсэн. За хамгийн сүүлийнх нь сайжруулах хамгийн сүүлийн шийдэл нь миний ирээдүйд биш яг одоо байгаа цаг хугацаанд зөв байхыг л итгэл сэргээх үндсэн арга болгох. Тэгэхээр бид нар хамтдаа хөдөлмөрлөж нэгдсэн зорилготойгоор энийг засварлах зайлшгүй шаардлагатай гэдгийг гаргасан байна. За судалгааны үр дүнтэй хэр санал нийлж байна манайхаа. За ингээд бид эдийн засгийн форумын хамгийн гол үр дүн болох энэ санал асуулга маань QR кодоор нээлттэй байгаа. Та бүхэн хариулаагүй хүмүүсээ үл нэмж хариулаад судалгааны урамшуул авах боломжтой. За хоёрдугаар түрүүний энэ тайзан дээр танилцуулагдсанчлан судалгааны СИКА байгууллага, за ЮНФПА нүүбийн хүн амын сангаас залуучуудын нөхцөл байдлын шинжилгээ, тулгамдж байгаа асуудлыг өргөн төвүүрээс бүрдүүлж итгэх магадлал өндөртэйгээр хамгийн сүүлийн судалгаануудыг хийсэн. За мөн Монголын томоохон судалгааны компаниудын нэг болох MMCG компани зүгээс залуучуудын ойрын болон дунд хугацааны зорилго, зан төлөв үнэт зүйлийн судалгааг бас хийж гаргасан байгаа. За тэгэхээр энэ судалгаанууд дээр үндэслээд бид нар 7 сарын 9-нд төрийн ордонд хаалттай ихтгэлээр залуучуудын саналын үр дүнг судалгаан дээр нэгтгэж гаргах хүлээлттэй байгаа. Тийм учраас хэдүүлээ ихтгэл алдарж байгаа энэ зүйлүүдээ нөгөө талаас яг бодит боловсрол хөдөлмөр эрхлэлт зэрэг өөрсөндөө тулгамж байгаа асуудлыг за гуравт нь яг ямар шийдэл хүлээлттэй байгаа вэ гэдгийг хамтдаа бодлогын түвшинд нөлөөлцгөөе гэж хэлмээр байна. Тэгээ энэ удаагийн эдийн засгийн форумын хамгийн гол зорилго бол 21 аймагаас ингээд залуучууд ирсэн. Энд 2000 гаруй залуучууд үзээд лайв болон телевизээр шууд амжуулалт хийгдэж хүртээмжтэй байдлыг хангаж байгаа. Тэгэхээр хэдүүлээ нэгдүгээр хамтдаа бие биентэйгээ ярилцдаг, мэдлэг мэдээлэл солилцдог энэ улс төрөөс хараат бус платформыг дэмжиж хоорондоо ярилцаж хүлээлт ойлголтоо нэгтгэе. Хоёрдугаарт бодлогын түвшинд судалгаан дээр суйрлаад өөрсдийнхөө саналыг нэгдсэн зохион байгуулалтаагаар хүргэе. За гуравт нь зүгээр хүргээ зогсохгүйгээр шийдэл санал болгоё. Энэ дотор бид нар 2026-аас 2030 оны залуучуудын хөгжлийн стратегид боловсрол хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, орон сууц, нийгэм улс төрийн оролцоо гэсэн асуудлуудыг хөндөж стратегийн багц шийдлийг бас танилцуулахад бэлэн болсон байгаа. Тийм учраас та бүхний саналын үр дүн, судалгаа, олон улсын тренд энийг нотолж бодит залуучуудын дуу хоолойг хүргэж чадна гэдэгт итгэлтэй байна. За тэгээд цаашаа хэдүүлээ тасралтгүй судалгаан дээр суурилсан өөрсдийнхөө өнцгийг илэрхийлдэг үндэстэн болгож цогцлооцгоё гэж уриалмаар байна. Эдийн засгийн форумын үр дүнтэй үргэлжилж байна. За тэгээд төгсгөлд нь миний нэг хэлэх зүйл бол ер нь хэдүүлээ ингээд түрүүн бас тайзан дээр яригдсанчлантай. Нэгдүгээрт өөрсдийнхөө хийж чаддаг ямиг тултал нь хийх хэрэгтэй байна. Тэгэхдээ бид нэр хүсэж байгаа ирээдүгээс хангалттай бүтээж чадахгүй нөхцөл байдал үүссэн дүр зураг ажиглагдаж байна. Тийм учраас хоёрдугаарт бид нар энэ ойлголт хүлээлтийн зөрүүг буулгах зорилготойгоор хоорондоо мэдлэг туршлага хуваалцах, хамтарч ажиллах, харилцаагаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бидний дунд тулгараад байна. За энийг шийдэхэд итгэлцэл, зорилго, мөрөөдөл гэдэг зүйл бол салшгүй холбоотой чухал хүчин зүйл байгаа. За гуравт нь бид нар зөвхөн зорилготой тэгээд хуваалцахаас гадна нийгэм улс төрийн оролцоотой шаардлагатай болж байна. Тийм учраас хэдүүлээ энэ гурван зүйлийг тултал нь хийж бүтээмжтэй тэг ухаалгаар хамтарч ажиллаж чадах юм бол хүсэж байгаа ирээдүгөө бүтээхийн тулд орлого хийж чадна гэдэгт итгэлтэй байна. За тэгээ үүнтэй холбоотойгоор бид нар өнөөдөр 10 цагаас энд оролцож байгаа залуучууд руу мессежээр үндсэн эдийн засгийн форумд оролцох бүртгэлийн формыг илгээн. За тэгээд хамгийн ихэнд бүртгүүлсэн 300 залуу эдийн засгийн форумын 8-9-ний арга хэмжээнд 1 сая төгрөгийн тасалбарыг эзэн болоод
оролцож дуу хоолойгоо хүргэх боломжийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр та бүхэнд эцэст нь хэлэхэд 10 цагаас бид нар эдийн засгийн форумын урилгыг та бүхэнд рүү мессежээр хүргүүлээд тэгээд хэдүүлээ бүртгүүлээд хамгийн ихэнд бүртгүүлсэн 300 оролцох залуучууд оролцох боломжийг бүрдүүлж байгаа. За ингээд зохион байгуулагчдын зүгээс та бүхэнд хэлэхэд судалгаа болон бидний хүлээлт ер нь бол дараах байдалтай. Тэгээд хэдүүлээ хамтдаа мөрөөдөлтөд хүрч хүсэж байгаа ирээдүгээ бүтээцгээе. Биднэрт маш их боломж байгаа. Тэгэхээр энийг тултал нь ашиглацгаая. Тултал нь боломжуудыг бүтээцгээе. Бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа.